Улсын их хурлын гишүүн Баяр Цогтын Швейцарын банкнд мөнгө хадгалуулсан гэх хэрэг өнгөрсөн 7 хоногт олон нийтийн анхаарлыг татсан. Гэвч өнөөдрийг хүртэл хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байгаа юм. Харин өнөөдөр зарим төрийн бус байгууллагууд түүнийг авилгатай тэмцэх газар шалгуулах хуснаа мэдгдлээ. Улсын их хурлын гишүүн Баяр Цогт нь Хэлийн чандад компани байгуулж, компанийн нэрээр Швейцарын банкнд хадгаламж нийлгэснийг гадны эвлүүд илгэсэн. Түүний нууц хадгаламжинд 1 сая $1 байгаа хэмээн мэдээж байсан ч Баяр Цогт гишүүн 2.9 сая төгрөгөл байгаа хэмээн мэдэгдсэн юм. Гэхдээ би ёсны хувьд үлгэр дуурайл байх ёстой. Тиймээс хариуцлагаа өгүүлэх өргөдлөө өгнө. Харин улсын их хурлын гишүүний хувьд эсвэл улсын их хурлын дэд даргын хувьд ямар хариуцлага тооцохыг улсын их хурл шийднэ хэмээн мэдэгдэж байсан билээ. Баяр Цогт гишүүнд хариуцлага тооцох асуудлыг улсын их хуралд хэлэлцэж магадгүй болоод байсан. Түүний гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх хэмжээнд хурж санал хураалцж болж мэднэ. Гэвч өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дунд ямартай ч ороогүй байгаа. Хизээ түүний асуудлыг улсын их хурлын чуулганаар хэлэлцэх нь мэдэгдэхгүй байгаа энэ мөчид харин цагаан хас хөдөлгөөнийхөө мэдээлэл хийж авилттай тэмцэх газар шалгуулахаа мэдэгдлээ. Нөхөр Баяр Цогтын одоо бид нар бол авилттай тэмцэх газар тохиолдол тавьсан. Энэ дээр бол улсын их хурлын гишүүн Баяр Цогтын нууц данс эзэлсэн холбогдуулан үйлдэл гарч байна. Энд өнгөрсөн 7 хоногт Баяр Цогтын Швейцар улсын банкнд хадгалуулсан 1 сая $1 талаар олон улсын баттай их сурж мэдээсэн. Өөрөө ч өөрийгөө хүлээмжшиж хууль зөрчсөн хэвлэл мэдээлэл хүргэсэн. Тэгэхдээ мөнгөн дүнгийн талаар зөрүүтэй тоо баримт хийж төөрөгдөл үүсгэсэн. Мөн өнгөрсөн амралтын өдрүүд Герман улс руу зорчиж тэр гайхаж төрүүлсэн үйлдэлүүд их болж байгаа юм а. Үүнээс үүд Монгол улсын хууль тогтоомжийг удаа дараа ностойгоо зөрчиж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын мэдүүлгээ санаатаагаар нуун дарагдуулж худал мэдүүлсэн. Үүнд 2008 оноос 2013 оны хооронд 5 удаа улсын их хурлын 2008-аас 2012 оны сонгуулийн үед өгсөн мэдүүлэг 2 удаа нийт 7 удаагийн үйлдэл гин буруутай гэдгийг нотолж байгаа юм а. Иймээс дараах үндсэн улсын их хурлын гишүүн Баяр Цогтыг шалгуулах хүсэлтэй байна. Анх хэдэн оны хэдэн сард данс нээлсэн бэ? Зориулт болон гарын үсгийн баталгаа дансан болон дансаас хэдэн оны хэдэн сард нийт хэдэн удаагийн гүйлгээ орж гарч байсан. Дансанд орж байсан мөнгөний их үсэнд тодорхой баримттай. Ямар учраас орлогын мэдүүлгээр санаатаагаар худал мэдүүлж нуун дарагдуулж байсан зэрэг шалгуулахыг хүсэж байгаа юм.